19 дугаар бодлогын хувьд их тоог бага тоонд хуваахад 5 ногдож 3 үлдэнэ гэсэн. За тэгэхээр биднэрт их тоо гэж байх нь бага тоо гэж байх нь. За би бага тоог 1 хэсэг гэд үзчихье. Тэгэх юм бол их тоо болохоор 5 ногдож гэдэг маань 5 дахин их байна гэсэн. Тэгэхээр 5 дахин их байна гэдэг нь 5-ын хэсэг дээр би үлдэж байгаа 3-ыг нэмжиж их тоо маань гарна гэсэн. За тэгэхээр биднэрт юу болох гэж байгаа вэ гэхээр хуваагдагч гэдэг бол бид нар энэ их тоог маань хэлж өгнө. За хуваагч гэдэг бол бид нар энэ бага тоог хэлж өгнө. За үлдэгдэл гэвэл биднэрт үлдэгдлийн маань энэ 3 гэд өгсөн. Тэгэхээр эдгээрийн нийлбэр бол эртээ тэнцүү гэж өгчээ. За тэгэхээр энийг одоо нэмнэ гэсэн хуваагдагч маань 5-ын хэсэг дээр нэмэх нь 3. Хуваагч маань 1 хэсэг. Үлдэгдэл маань 3 хэсэг. Тэгэхээр эдгээрийн нэмэхэд 90 гарч ирж байгаа. За тэгэхээр бид нарт 5-ын хэсэг дээр 1 хэсгийг нэмэхээр 6 хэсэг гарна. 3 дээр 3-ыг нэмэхээр 6 тэнцүү 90. Одоо энд байгаа 6 хойшоо гарахаараа бид нэр хасагдаж таарна. Тэгэхээр 6 хэсэг бол 90-с 6 гасгаар 84. Эндээс 1 хэсэг болвол 14-тэй тэнцүү 84-ийг 6-д хувааж таарна. Тэгэхээр бид нар бага тоог ол гэсэн бага тоо маань өөрөө 1 хэсэг учраас бид нэр бага тоо бол 14-тэй тэнцүү байх нэ.